улсын их хурл дах боловсролыг дэмжих гишүүдийн тийм бүлэг лобби группийг бол байгуулсан. Тэр лобби группийн ахлагчаар нь ажиллаж байна. Боловсрол хийх шинжилгээг одоо тооцоололтой, үндэслэлтэй, судалгаатай хийхийн тулд бид нэр одоо өмнөх ажлын хэсгүүдээс гарсан үр дүнг нэгтгэж бодож аваад зөвхөн нэг хуулийн хүрээнд биш. Ер нь бүхэлд нь одоо боловсролын салбарт одоо бид нар ингээд том зургаар нь харах хэрэгтэй. Миний хувьд сургуулиудаар бас нэлээ явсан байж байгаа. Сургуулиудын тэр ачаалал, багшийн хомсдол гэдэг асуудлуудаар хөдөө орон нутагт ч гэсэн бид нар ажиллаа. Сэлэнг, Дархан, за Төв аймаг, одоо Орхон аймагт бас ажиллаа. Яг сургууль дээр бодит очиод гишүүдийгээ дагуулж явж байгаад очиод байдал дээр нь газарт сургууль өөрийнхөө дотоод хүч нөөц боломжийг ашиглаад ямар шинжилгээ үүнийг хийж байгаа гэдэг талаар бас ярьсан байна. За нөгөө талаас энэ би нэг хүртээмж их ярьдаг хүн байгаа шүү дээ. Хүртээмж болон багшийн хомсдол их яриад байгаа. Энэ хоёр маань нөгөө боловсролын маань салбарын хамгийн суур үндсэн одоо нөхцөл учраас энэ нөхцлүүдийг биелүүлээгүй үед бол бид нар ямар ч тийм технологийн шилжилт ч юм уу одоо янз бүрийн шинэ юмнууд хийх ямар ч болцоогүй байгаа. Өөрөөр 40, 50, 60 хүүхэдтэй ангид орж ирээд тэнд сургалтын чанар ярих тэр нөхцөл маань бүрдээг байгаа даа шүү дээ. Тийм учраас энэ чиглэл дээр л би бол одоо төлхөө анхаарад энэ маань хуультай тусгаж байгаа